Хяналтын журмаар гомдол гаргах тухай. Хяналтын гомдлыг зөвхөн давзаалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гаргах бөгөөд та давзаалдах шатны шүүх хурлаанд оролцсон хэсгээс үл хамааран хяналтын гомдлыг гаргах хэрэгтэй. Хяналтын гомдлыг гаргахдаа хэргийг шийдвэрлсэн анхаар шатны шүүхээрээ дамжуулан гаргах бөгөөд анхаар шатны шүүх хяналтын гомдлыг хүлээн авснаас хойш нийслэл 3 хоногийн дотор хөдөө орон нутагт 14 хоногийн дотор улсын дээд жүгүүд хүргүүлнэ. Улсын дээд жүг хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хяналтын гомдлыг хянан шийдвэрлэнэ. Хяналтын гомдлыг гаргаж буй этгээд магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх бөгөөд та дараах үндслүүдээр хяналтын гомдлыг гаргах хэрэгтэй. Зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарсан хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх юм бол та хяналтын гомдлыг магадлалыг хүлээн авсан эсвэл шуудангаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гаргах хэрэгтэй.